Венесуэл улс газрын эзний салбараас сэргээх стратегийн хүрээнд Америк нэгдсэн улсын Chevron корпорац болон Испани Repsol зэрэг барууны томоохон компаниудад шинэ олборлолтын талбай олгохоор болжээ. Энэ нь Дональд Трампын хэрэгжүүлж буй хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар Венесуэлийн уналтанд орсон эрчим хүчний салбарыг дахин сэргээх бодлоготой холбоотой. Мөн Венесуэлийн улс төрийн хүрээний өөрчлөлт, хориг арга хэмжээнүүд зөөлрсөн, гадаадын компаниудад эрхчлөлтөд ажиллах боломж олгосон шинэ хууль лицензүүд батлагдсантай холбоотой юм а. Америк нэгдсэн улсын эрчим хүчний сайд Крис Райт Венесуэлийн Ориноко бүсэд байрлах төслүүдтэй танилцах үеэрээ хоёр орны хамтын ажиллагааны боломж асар их гэдгийг онцолж, ойрын 18-аас 24 сарын хугацаанд газрын эзний олборлолтыг 30 хүртэл хувиар нэмэх боломжтой гэж мэдгдсэн байна. Түүнчлэн Shell зэрэг бусад компаниуд ч хий нефтийн төслүүдэд оролцох хэлэлцээр хийж байгаа нь Венесуэлийн эрчим хүчний салбар олон улсын хөрөнгө оруулалтад дахин нээгдэж байгааг харуулж байна. Хэрв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үн цаасны компанитай 7711 тэг 272 дугаарын утсаар холбогдоорой.